News Emen жүжигчин инх чимэг амьдралдаа 3 удаа 35-аас 50 кг жин хассан. Миний хувьд тархалт насан туршийн асуудал байж ирсэн. Би хүүхэд төрүүлсний дараа 100 гаруй кг жинтэй болсон. Ер нь төрхөөрөө жин нэмчихдэг учраас турна гэхээс үнэндээ хаширдаг байв. Тэгээд л яг маргаашаас туръя гэж хойш тавьж өөрийгөө хуурдаг байлаа. Энэ жил хөл хорой удах шинжтэй байсан учраас өнгөрөх 3 дугаар сарын 27-ноос жингээ хасахаар гэртээ дасгал хийж эхэлсэн. Тэр үед жингээ үзэхэд 103.5 кг байсан. Эхний 2 сарын хугацаанд маш сайн жин хайж 25 кг хасч чадсан. Жин хасах үед хаван арилдаг учраас эхний үр дүн хурдан гардаг. Харин биеийн жин 79 кг түрэхэд жин хасалт удааширч тэсвэр төвчээр маш их шаардсан. Илүү их хөлс хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болсон гэсэн үг. Би 103 сар дасгалаа хийж хоолны дэглэмээ үргэлжлүүлсээр байсан. Баг багаар жингээ хассаар 11-р сар гэхэд 35 кг жин хассан. Одоогийн байдлаар 37 кг турж 65 кг жинтэй болсон. Тархан хүмүүс хоолны дуршил ихтэй байдаг шүү дээ. Би өглөөний тэг 9 цагаас 15 цагийн хооронд дуртай хоолоо иддэг. Харин 15 цагаас хойш огт хоол иддэггүй. Үүнийг 6 харьцан 18-аар хооллох гэж хэлдэг. Бүтэн өдрийн 24 цагийн эхний 6 цагт хүссэн хоолоо идэж, үлдсэн 18 цагт хоолоо сойж, мацаг барихыг хэлдэг. Энэ дэглэмийг удаан хугацаагаар барих бүрэн боломжтой. Дасгалын хувьд өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийн. Хүн болгон бүжиглэж аэробик хийж чадахгүй шүү дээ. Хэрвээ танаа гэрт гүйлтийн зам байдаг бол өдөр тутамд алхаж болно. Тэр дасгалаа өдөр бүр тогтмол 2 цаг хийх нь чухал. Зарим хүмүүс турж байна гэд 5-аас 7 хоног хоолоо сойж мацаг барьдаг. Энэ бол маш буруу. Мацаг барьж чадаагүйгээс эргээд маш амархан жин нэмдэг. Жишээлбэл 70 кг жинтэй хүн буруу дэглэм барьснаар 73 кг болж жин нэмэх нь бий. Хүн өөрт хэрэгцээтэй нүүрс, ус, өөх тос, илчилгээ авах ёстой. Тиймээс ийм алдаа гаргахгүйгээр удаан хугацааны туршид дэглэм барих нь зүйтэй. Сэтгэл зүйн хувьд ч стресс дарамтгүй байх болно. Цахим орчин хөгжсөн энэ үед YouTube гэж багш байна шүү дээ. Би өмнө нь тураах төв ажиллаж бүжгийн ангид багшилдаг байсан юм. Зууны мэдээ, сэтгүүлч уран бүтээлч номин, амиа хорлох үзэгдэлд нийгэм эдийн засгийн байдал нөлөөлж байна. Манай оронд амиа эгүүтгэх үзэгдэл жилээс жилд өсөн нэмэгцээр байна. 2018 оны статистик мэдээлэлээр Монголд дунджаар өдөр бүр нэг хүн хорвоог өөрийн сонголтоор орхин одож байна. Амиа эгүүтгсэн тохиолдлуудын албан бүртгэл аль ч оронд доогуур байдаг. Амиа эгүүтгэх нь ярьдаггүй, хэлдэггүй сэдэв байдгаас гадна үлдсэн хүмүүст ар гэрийнхэн найз нөхдөд нь асар их сэтгэлийн шаналл, гэмшил үлдээдэгтэй холбоотой. Хэвшмэл стереотип үзэл бодолтой ч хамаатай. Манайд ч ялгаагүй бүртгэгдээгүй тохиолдол олон байдаг. Иймээс салбарын мэрэгжилтнүүдийн үзэж байгаагаар Монгол улс амиа эгүүтгэх үзүүлэлт өндөртэй орон. Хүмүүс ирээдүгээ харж чадахгүй болтлоо, өнөөдрөө залгуулж чадахгүй болтлоо, зовж туйлдан гутарсаар амьдрах уу, өөх үү гэдэг сонголтын өмнө ирээд 2 дахь хувилбарыг онилж энэ хорвоог чимээгүй орхих нь байж боломгүй. Үрд кинон энэ эмзэг сэдвийг хөндөхдөө нийгэм эдийн засаг, шударга ёс, хүний дотоод сэтгэлийн хэмнэл, үнэт зүйлс, ижилсэл мөрөөдөл, зан заншил, шашин шүтлэгээд хүнд байдаг тэрхүү олон барилгыг зах зугаас нь уудлан ойлгох, хуваалцах оролдлого юм. Кино хийж дуусах үед Амстердамын кино наадамд бүтээл бүртгэж авч байсан юм. Тэгэхээр нь илгээсэн. Манай кино IDFA-гийн уралдаанд хэсэгт шалгарсанд маш их баяртай байгаа. IDFA кино наадам 10-аад категори уралдаанд хэсэгтэй юм билээ. Уралдаанд хэсэг болгонд 12 бүтээл шалгарч хүрдийн шалгарсан дунд хэмжээний киноны ангилалд Трештикова квадри гэх мэт нэртэй цуутай найруулагчдын бүтээл өрсөлдсөн. Ийхүү хүрд кино нь IDFA наадамд оролцсон Монгол уран бүтээлчдийн анхны бүтээл болоод барахгүй тэргүүн шагналыг бүгд найрамдах улс тунхагласан өдөр авсан. Бид их бэлгшээсэн. Энэ бол манай багийнхны хамтын амжилт.